Нью-Йорк хотод хүмүүс бужигнан жирэмлэн өглөө эхэлж байв. Өдрийн цайны цагаар Нью-Йоркийн төвд байрлах Централ парк хүний хөдөлгөөнд дарагдан энэ тэмдгүү хүмүүс кофе ууж нохоогоо салхилуулж эрүүл мэндэд анхааран гүйж явах үед их сургуулийн хоёр найзчмуу адил энд уулзалдан ойр зургийн сонин сайхны яриа сууж идэл хүмүүс гинэт таг гацсан юм шиг хөдөлгөө ээжтэй. Тэгснэ зарим нь хойшоогоо ухарч алхаад байсан учраас охтууд юу болоод байгааг ойлгохгүй алмааран гайхаж байтал хоёр охины нэг нь амандаа утга учиргүй зүйл давтан бовтонж байснаа. Үснийхээ атгуураар өөрийнхөө гүрээг цолон амиа орлчт юм да. Найз нь бүр шок. Яг болохгүй сууж байтал тэнд байсан хүмүүс нэг нэгээрээ өөрсдийгөө хөнөөгөөд эхэлнэ. Зөвхөн Централ парк гэж биш, хотын захад барилгачин залуус түр амс хийгээд сууж байтал барилгын дээвэр дээр байсан ажилчид ээлжээрээ барилгаас өсөрж амиа оролцоогоод эхэлдэг. Тэдний царайнд ямар ч айц хүч байхгүйгээс харахад энэ хүмүүс ямар ч эмоц мэдрэхгүй байгаа бололтой. Энэ яг юу болоод байна? Дүрсшилжин Нью-Йорк хотын ахлах сургуулийн биологийн багш Элиот маань эд хичээлээ орж явах үедээ дэлхий дээр байсан нэгэн төрлийн зөвий нэг л өдөр орсоргүй алга болсон тухай сонирхолтой баримт ярьж байтал сурагчдынхаа нэг нь багшаа наад чинь шинжлэх ухаанаар тайлбарлах боломжгүй сонирхолтой үзэгдэл байх тийм үү гэж асуухад Элиот тийм ээ магадгүй л юм аа бидний дэлхий дээр одоогийн шинжлэх ухаанаар тайлбарлах боломжгүй олон зүйлс тохиолддог гээд сонирхолтой яриа өрнүүлж байтал сургуулийн менежер орж ирсэн ээ. Элиот багшаа захирал яаралтай хурал хийнэ гэж байна гэж дуудаад дагуулад явах үед бусад ангийн сурагчид утсаараа ямар нэгэн зүйл харан шоконд орж байгаа дүрс харагддаг. За ингээд заалан захирал бүх багш нарыг дуудаж уулзаад хотын дарга онцгой байдал зарласан. Централ паркт террористууд ямар нэгэн төрлийн шинэ хий цацсан бололтой. Түүнээс болж хүмүүсийн толгой тархинд нөлөө үзүүлж хүмүүс замбраагүй байдал энэ тэндгүү үүсгэж амиа оролцоож байна гэсэн мэдээлэл өгсөн. Тийм болохоор Нью-Йорк даяар сургуулийн сурагчдыг тарааж гэрт нь хариул гэсэн. Таадч бас сурагчдаа одоо тарааж аль болох аюулгүй явуулахыг сануулаарай гэж хэлэхэд багш нар нэлээд цочирдож байсан ч тус тусын ангид ороод хичээлээ тараан сурагчдаа шууд гэрлүүгээ арихыг сануулдаг. За ингээд бүх сурагчдыг явуулсны дараа багш нар өөрсдөө гэрлүүгээ явуулах ба. Элиотын сайн найз Матийн багш Жулиан ч бас гэрлүүгээ яарж байлаа. Жулианы Филадельфиад байдаг ээж нь санаан зовсон байдалтай ярьж эхнэр хүүхдээ аваад манад хүрээд наад Нью-Йорк ч балархан байна гэж хэлэхвэ Жулиан ч найздаа андан бүгдээр Нью-Йоркоос хэсэгтэй гарсан дээрээ чи ч бас найз бүсгүйгээ аваад манай ээж рүү явах юм уу? 3 цагийн галт тэргээр явбал 40 минут яваад орчин гэж санал болгохоо Элиот маань найз бүсгүйтэйгээ сүүлийн үед жоохон асуудалтай байгаа юм гинэ. Гэхдээ энэ бүх аимшигтай зүйлс болоод байхад тэр таагүй харилцаач яамаа байна. Жулиантай хамт явахаар шийдэж 3 цаг гээд галт тэрэгний вокзал дээр уулзахаар тохироод гэрлүүгээ явдаг. Энэ үед Элиотын найз бүсгүй Аалма харагдахаа түн рүү Жоо гэх залуу байн залгасан ч Аалма ердөөсөө утсаа авахгүй байгаа нэг л сонирм. Удалгүй гаднаас Элиот орж ирээд Аалма чи зургт үтсэн биз дээ. Манай хотод нэлээд ноцтой асуудал үүсээд байна. Тэгэхээр хэрэгтэй юмнуудаа гяс бил, пассворд бэлэн мөнгө гарч идэн гээд хэрэгтэй юмнуудаа аваарай. 3 цагт Жулиантай галт тэрэгний буудлын дээр уулзаад Филадельфи явахаар болсон гэж хэлээд манай хоёр хамаг хэрэгтэй юмнуудаа цүнхэлж аваад галт тэрэгний буудлын зүг явлаа. Хүмүүс хаасаагүй л гэр орон руугаа яран хотоос гарах хөдөлгөөн ихсэж хурдны том замууд түгжрэн ерөн л эмх замраагүй байдал үүсэж эхэлж байлаа. Ингээ явсаар 3 цаг жоохон өнгөрөөд галт тэрэгний буудлын дээр явж очтол Жулиан аль хэдийн охиноо дагуулад ирсэн хүлээж ишүү ашгүй. Жулианы эхнэр Принстон гээд өөр дүүрэгт машинтайгаа зам дээр нам төвжирсэн байгаа учраас дараагийн галт тэргээр араас нь ирэхээр болсон гинэ. Энэ үед галт тэрэгний буудлын дэлгэцээр болжгүй үйл явдалтай холбоотой мэдээ гарч эхлэх ба. Централ паркт дэгдсэн ийг шалгаа үзтэл ямар нэгэн хор биш. Байгалийн элемент гэдгийг тогтоосон тухай хачиргалтай мэдээлэл өгнө. Өөрөөр хэлбэл байгалийн үйл мэдэгдэх элемент хүмүүсийн биед орсноор урвалд орж хүмүүсийн тархинд хүчтэй химийн нөлөө үзүүлж байна гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ. Хүмүүс бүр улам их гайхаж энэ яг юу болоод байна гэж хоорондоо шивэр авир хийцгээгээл эхэлдэг. За энэ юу ч байсан дүүрч хурдхан эхлээд энэ хотоос л гарах минь гэж бодсон манайд Пиледэ аван Филадельфи явах галт тэргэндээ ямартайч амжилттай суугаадахлаа. Манай эдтэй адил хотоос гарах гэсэн хэдэн мянган хүн байгаа учраас галт тэрэгний суудалж хүрэлцэхгүй нэлээ олуулаад дүүрэг хүнтэй явж байгаа л харагдана. Дүрслэгдэн Нью-Йоркийн захын дүүрэгт нөхцөл байдал арай гайгүй. Хүмүүс харьцангуй тайван явж байсан ч удалгүй салхилах үед тэнд явж байсан хүмүүс яг л пауз авсан мэт гацж зам дээр зохицуулт хийжсэн цагтаа өөрийнхөө буугаар өөрийгөө хөнөөж орхиход удалгүй нэг хүн ирснээр цагдаагийн бууг аваад бас л өөрийгөө буудан хөнөөж орхих ба. Тэр бууг нь бас нэг хүн авч байгаа л харагдана. За иймэрхүү байдлаар ер нь Нью-Йоркийн хаасаагүй хүмүүс хэдэн мянгаараа амиа хорлон үгцгээж байв. Дүрсшилжин галт тэргэнд яваа эд маань харьцангуй тайван байх ба. Нөгөө Жоо гэд нөхөр чинь байн лаалмаа руу залгаад байхаар нь утсаа аваад "Жоо, чи өглөөнөөс хойш галзуу хүн шиг залхахаа болооч. Чи бид хоёр ганц кейк идэж кофе л уусан. Чи өөр илүү тутам юм бодоод хэрэггүй. Би найз залуутайгаа байна" гэж хэлж байгаа харагдахаа нэг залуутай болцоонд л явцсан байна л та хөрхий. Гэтэл тэр залуу нь Филадельфиадчаас хүмүүс өөрөөсдийгөө хороогод байна.
Гэх аимшигтай мэдээг дуулгах ба удалгүй бусад хүмүүс ч ойр дотныхноос Филадельфия, Бостон гээд зүүн эргийн том том хотууд бүгд л террорист талдлаганд өртөж хүмүүс амиа оролцоогоод байна гэсэн мэдээг сонсоод шүүгэлдэл явчихна. Гэтэл удалгүй галт тэрэг нэг жижигхэн тосгоны буудал зогсоод бүх зорчигчдоо буулгачд юм да. Та нар чинь Филадельфия өмнө гэсэн яасан бэ гэж асуухад уучлаарай архимэ. Улсаас нислэг галт тэрэг гээд бүх тээврийн үйл ажиллагааг зогсоох тушаал өгсөн байна гэж авд юм да. Хүмүүс 911 холбооны мөрдөх товчоо, галт команд, эрүүл мэндийн яам гээл бүх холбогдох газрууд руу залгасан боловч аль нь ч утсаа авахгүй ямар ч холбоо барих боломжгүй байснаа хүмүүсийг улам сандаргаж байв. За ингээд таньж мэдэхгүй хөдөө болсон энэ олон зөв хүн оролцоо байх жижигхэн уушийн газар бөөндөө орцгоон хоолунд эдэнгээ зурагтын мэдээг ширтэн яг яах учраа мэдэхгүй сууцгааж байлаа. Тэр дунд байсан нэг бүсгүй танилаасаа ирсэн бичлэгээ бусдад харуулах ба. Филадельфия хотын амтны өрөөлөнд нэг залуу арслангийн торлуу гүйж ороод амьдараа арсланд идүүлж буй аимшигтай бичлэг байлаа. Ингээ харахад угаасаа Филадельфия руу очиод ямар ч нэмэргүй гэдг нь ойлгомжтой байв. Удалгүй зурагтаар албан ёсны мэдээлэл гарах бөгөөд засгийн газраас энэ бүх үйл явдлыг террористуудын халдлага биш байна гэдгийг олж тогтоосноо зарлах ба яг юу гэдгийг нь одоогоор тодорхойлох боломжгүй байгаа гинэ. Гэхдээ энэ үзэгдэл зөвхөн Америкийн зүүн эргийн хотуудыг хамраад байгаа учраас одоогоор Америкийн баруун өмнөд төвийн хэсгийн хотуудад байдал хэвийн байгааг зарлалаа. Яг энэ үед тентхийн тог тасарч хүмүүс сандарцгаан машинтай нь машиндаа суун зүүн эргээс зүхтахын түүс болж байв. Манай ч машинтай хүмүүсийг гуун дайгдаг гэсэн боловч ийм үед хүмүүс үнэхээр л амиа боддог бололтой хинч тусалдгүй. Гэтэл нэг настай хагч хоёр зогсоод манай эдийг суулган явахаар болоход Жулиан өхнөө манай хоёр даатгаж үлдээгээд эхнэрээ олж уулзахаар Принстон руу явж байгаа хүмүүст дайгдсан явлаа. Одоо ердөөсөө л хүмүүсийн гол зорилго бол зүүн эргийн Нью-Йорк, Бостон, Филадельфия гээд том хотуудаас үргэж төвийн бүсийн аюулгүй хотуудыг чиглэн явах. Настай хоёр Осман замаараа гэрлүүг орон хэрэгцээтэй зүйлсээ авч явах үед Элиот Алмаа тэр гурав энэ айлын хүлэмжийг харан зогсож байлаа. Ах эгч хоёр насаараа хүлэмжийн ажил хийж ургамал ургуулсан мэрэгжлийн агрономчд юм байна. Тэгснээ манайх хотод улаад байгаа аюулт үзэгдлийн гол шалтгаан нь ургамал байх магадлалтай тухай өөрийнхөө таамаглалыг хэлдэг. Тэгснээ жишээ татаж тамхины навчны ургамал дээр хорч авч гарч ирэх үед өөрөөсөө хортоо химийн бод сэлгаруулдаг. Яг үүнтэй адил хэрвээ ургамлууд хүмүүсийг дайснаа гэж үзвэл хүмүүсийг арчих хорт бодис ялгаруулж ойж болох юм. Чи бодоо үзтээ. Бидний байгаа зүүн өргөтөл энэ үзэгдэл болоод байгаа үз. Америкийн хамгийн их мод ургадаг ургамал ногоотой хэсэг хаана вүлээ? Мэдээж зүүн эрг. Гэх үед Элиотийн хувьд ч бас түүнтэй санал нийлэн одоо л асуудлын гаргалгааг ойлгож эхэлж байлаа. Нөгөө талд Жулиа эхнэрийг олохоор Принстон хотод бараг ирсэн ч хүмүүс хаасаагүй амиа хорцгоосон байгаа нь тэдэнд үнэхээр аимшигтай санагдаж байв. Тэр дураа машиныхаа цонхыг хаан халдвараас хамгаалах гэж оролдсон ч тэдний машины таацанд аль хэдийн онгорхоо үссэн байв. За ингээд тэр дураа чолооч нь мод мөргөн амиа оруулж орхих ба Жулиан хэдийн амьд байсан ч хэдийн халдвар авчээ. Хагасан шилээр өөрийгөө зоон хороож орхидог. Нөгөө талд манайд хамаг юм аавн замдаа явж явах үед радиогоор халдварын шалтгаан нь усанд байж магадгүй. Гэх зэргээр хүмүүс хаасаагүй л 9 журийн таамаглал гаргаж байсан ч хамгийн үнэмшилтэй нь агроном чахын таамаглал байлаа. Манхид нэлээд явж байтал замын төгсгөлд баахан хүн өгцөн байхыг хараад өөр замаар явах гэж оролдоход хэд хэдэн машин цэргийн жип хүртэл таардаг. Манайд буугаад хоорондоо ярилцах ба орхивд байгаа замын төгсгөл болгон дээр өгсөн хүмүүс байгаа тухай сонсож ер нь л халдвар маш орхон байгаа юм байна. Гэдгийг ойлгон одоо яах вэ? Гэдгээ ярилцаж байх ба энэ халдвар хотын ногоон байгууламжтай паркуудаас гарч ирснийг сонсоод Элиот маань агрономчхон хэлсэн таамаг ер нь л үнэн юм байна гэж бат итгэдэг. Тэнд байх нэг бүсгүй Принстонд байх охинтойгоо ярих ба Принстонд баг амьд хүн үлдээгүй хаасаагүй өгсөн хүмүүс байна гэдгийг сонсоод Жулиан ч бас нас барсан юм байна гэдгийг манай хоёр ойлгодог. Бүсгүй охиноо цонхоо онгоолгоод хажууд нь зогсоод хүлээж байна гэж хэлэхэд Элиот хэрэггүй модноос л хол бай гэж хэлсэн боловч хитрхи оройтжээ. Охин аль хэдийн чимээгүй болж зөвхөн салхилах чимээл сонсогдож байв. За ингээд Элиот Жулианы охинд аав ээж хоёр нь ирэхгүй болсон тухай хэлэхэд охин мэдээж уйлж унжаал явчихна. Элиот армийн цэрэгтэй ярилцсан халдвар хүн амигтай хотуудад гараад байгаа учраас төв замаас холдцохоос нь амьд үлдээстэй байна гэж шийдээд тэрхэд бүгд төв замаас холдон тэндээс холгүй бах жижигхэн тосгоныг чиглэн алхаж эхэлцгээдэг. Аалмаа дуудлага ирэх хүрд зочин сандраад байсныг нь Элиот аль дээр анзаарч иж хэн залгсан юм? Яагаад сонирн байгаад байгаа гэж асуухад Аалмаа үнэлж ажлынхаа Жов гэдэг нэг залуутай кофе ууж кейк хувааж идсэн тухайгаа айлан хэдийн өөр ямар нэгэн зүйл болоогүй ч тэр явдалдаа гимшин Элиотийн урд гимтээс санагдаад байсан тухайгаа сэтгэлээ онгойлгон хэлнэ. Энэ үед гэнэт салхилж тэдний урд явж байсан хүмүүс маань гацсан зогсох ба саяхан зүг зүгээрсэн цэрэг залуу хойшоогоо алхаад биштэл эхэлдэг. Тэгснээ гар буугаар өөрийгөө буудан орох ба үлдсэн хүмүүс ч муу адил нэг нэгээрээ буугнааван бууцгааж эхлэх бөгөөд нөгөө агрономч хоёр хос маань ч аль хэдийн халдварлжээ.
За ингээд манай сандралдан одоо яах вэ гэж паниктж байх зуур Элиот маань харьцангуй шинжлэх ухаанцсан гарган ургамал олон хүн байгааг мэдрээд хорооццаад байх шиг байна. Тийм болохоор хит хитээрээ хуваагдан явбал хордох магадлал багтай. Гэж зөвснөөр 3 хэсэг болж хуваагдаад өөр зүг рүү гүйж эхэлдэг. Манай гуравтай хамт өсвөр насны 2 хүү дагаан явах бөгөөд энэ үед маш хүчтэй салхилж эхлэх ба яаж хурдан гүгээд угаасаа л салхинаас хурдан гүнэ гэж юу ах вэ? Ам хамраа даран хордох үг хичээсэн боловч тэр хэд яасан ч гүү. Яг л Элиотын таамагласнаараа болж байна шүү. Манхид нилээн гүсээр шинээр баригдаж байгаа тосгонд явж ороод нэг байшин руу хорогдох гээ ортол зүгээр үзүүлэнгийн байшин байдیں۔ Идэж уух зүйлс хэрэгтэй юм юу ч алга. Гэтэл зочны өрөөний буланд ургамал байгааг хараад Элиот маань жирхэл явчихж байгаа юм чинь. Тэгснээ бүр ургамалтай ярьж эхэлнэ. Бид нэр зүгээр л хэрэгтэй зүйлсээ аваад гарлаа. Чи бидэнд муу зүйл битгий хийгээрэй. Гэд лаг ярьж байтал энэ зүгээр хиймэл ургамал байсан байдیں۔ Ёстой л арга нь барагдаж байна да өрхий. Байшингаас гараа явжитал бүр олон хүмүүс энд нугтахаар ирж байгааг хараад манайд жирхэн хүмүүсээс аль болох холдохын тулд хамаг хур дараал гүйцгээдэг. Гэтэл энэ хүмүүс удалгүй халдвар авцгаан тэнд байсан зүлэг тэгшлэгчийг асан бие бинийгээ хөнөөж эхэлдэг. Манай тав нэлээд хэдэн цаг алхасаар айлын ашаан дээр зоолтоор радио олж харах ба радиогоор хотын баруун бүсэд цэргийн онгоцнуудын иргэдийг нүүлгэн шилжүүлж буй тухай ярих ба манайд яжигээд тийшээ явахаар шийдсэн ч хэтэрхий ядарсан байсан тул хаа нэгтээ хоноглохоор болов. Гэтэл ашгүй тэднээс холгүйхан нэг байшин байсан ч хамаг цонхоо мотор битүүлээд хаацсан байсан нь сонир санагдаж байсан ч хэдхэн цаг нуруугач болтгой амрах хэрэгтэй байв. Байшин руу алхах замдаа Элиот аалмад хандаж би ч бас худалдагч бүсгүйтэй эртээд айлгүйтэй л авсан. Хүмүүс бүгд л тэгдэж штэ. Тийм болохоор тэр залуутай ганц кофе ууснаа битгий имзгэл заав гэж худлаа түүх зохион ярьж байж алмагийн сэтгэлийг дээрдүүлж байгаа л харагдана. Манхид байшин дээр очиод оруулахыг гуйсан ч эцэст нь зөвшөөрдөггүй шүү. Тэгэхэр нь Элиот бидгэд хотоос яваа юм аа. Алхасаар ядарсан тул гэртээ оруулаач тэхүү. Бид нэр ганц цаг жолтгой амарчаад яваад өгнө. Та нарт ямар ч гай болохгүй гэж гуйсан боловч байшинд байсан хүмүүс эндээс зайлцгаа гэд ердөөсөө халгаах шинжгүй байна шүү. Үүнд бухимдсан өсвөр насны 2 хүү цонхыг нь үдэж хөөе новчнууд минь хэдхэн цаг болчоод явна гэж штэ. Ямар хүн чанаргүй новчнууд вэ? Ингээд байвал цонхоо жааглаад орчих шүү аа гэж орилоход Элиот хөөе та нар чинь болоо аль би найшир гэсэн боловч банд нар үгийн сонссонгүй. Үргэлжлүүлэн хаалга цонхыг нь балбаж байтал байшинд байсан нөхдүүд 2 хүүг буудан хөнөөж өргөдөг. Үүн цочирдсан манай гуравч тэр дөрөө тэндээс өтөр дүргэн зүхтаж байгаа юм чинь. Энэ үед Америкийн зүүн эргийн хотын иргэд вайнандаа нуугдаж хортгины маск зүүхэн зүүж буу нөөцлөх нөөцөлж ёстой л 9 шидээр л өөрсдийгөө хамгаалах гэж хичээж байлаа. Зургатаар эрдэмтэн ярьслага өгөх ба энэ үйл мэдэгдэх халдвар улам олон хотыг хамарж хүмүүсийг илүү урдан халдварлуулж эхэлснийг дуулгаад цөөн цөөнөөр яваа хүмүүс ч мөн халдварлж эхэлснийг анхааруулдаг. Манай гурав нилээн алхасаар нилээн хуучирч муудсан хүн амьдард юм уу гэмээр байшин руу дөхөн ирсэн боловч ямартай ч хүн амьдардаг юм байна. Нэг настай ихт сууж байна. Мань гурав учир байдлаа тайлбарлаж гэртээ ганц хонуулахыг хүсгэд настай их зөвшөөрснөөр ашгүйнийг хоног төрүүлэх байшинтай боллоо. Настай их олон жилийн өмнө гадаад ертөнцтэй холбоогоо тасалж эндээ жимс ногоо тарин гав ганцаархнаа амьдарч эхэлсэн ба том хотуудад ийм юм болоод байгаа талаар огтхонч сонсоогүй байж л дээ. Гэхдээ манай хэд энэ талаар ярьж эхлэхэд битгий гадаад ертөнцийн талаар яриад бай. Би сонсох дургүй. За хоолой эцгээ. Гэд ширээ дүүрэн хоол тавьснаа охин нэг талх авах гэсэн биш. Гар марыг нь алгадаад хачин зан гаргаад эхэлтийн. Энэгч олон жил ганцаараа амьдраад нилээн сэтгцийн асуудалтай болцсон юм шиг байгаа. Манай өч бүр ямар сонир хүн бэ? Гэд гайхсан ч угаасаа өөр хоноглох газар байхгүй тул аяар нь байх гэж хичээж байлаа. Оройн ядарсан охиныг унтуулчаад маргааш хотын баруун хил рүү яаж явах талаараа шивнэлдэн ярилцаж байтал нөгөө охид чинь улам солиорж та хоёрыг сонссон шүү. Намайг унтаж байхад алж байшингбэн дээрэмдэх нү. Оролдоод үзээрэй л дээ. Гэд дэмирээ тэлт юм да. За ингээд азар ямар нэгэн асуудалгүй оройг өнгөрөөчөөд өглөө нь босоод настай ихчэд хонуулсанд баярлалаа гэж хэлэхэд өрөөлөн ортол яг хүн шиг хуучин өнгөлтэй байхыг хараад Элиот жирхээ зогсож байтал манигч орж ирснэ. Чи миний имийг хулгайлах гэж байна вэ? Муу хогийн улгаач нар эндээс зайлцгаа гэж хөөж байснаа гинэд өөрчлөгдөн. Игч нь ногоогоо хураачаад ирээ. Өглөөний цай хийж өгье. Гэд гарахаар нь Элиот араас нь гарч игчээ та намайг нэг л буруу ойлгоод байх шиг байна. Би уул нь багшгүй юм байгаа. Гэд өөрийгөө тайлбарлах гэсэн ч салхилж настай ихч ухраал эхэллээ. Юу болох гэж байгааг ойлгосон Элиот тэр дөрөө байшин руу орон хаалга цонх гээд хамаг юмаа битүүнжэлсэн ч настай ихч хурж ирснээ бүх цонхоо толгоогоороо хагалж албаар гаднаас салхи оруулж эхэлсэн ч толгоонд авсан гэмтлээсээ болоод цус алдан өнгөрлөө. Хэдий салхи орж ирсэн ч Элиот яасан чгүй. Алма охин хоёрыг байшингаар нэг хайсан ч байдгүй. Тэгэхэр нь зойронд байгаа юм байна л да. Гэд буутал манай хоёрын яриа сонсогдож шүү. Гэтэл Алма охин хоёр өглөө эртлэн босоод овоо эдэн мэдрийн цаана байх чулуун байшинд байж исэн юм байна л да.
Гэхдээ энэ хоёр байшинг холбосон урт турбаагаар бие биенийхээ яриаг чөлөөтөө сонсч байв. Элиот алмад хандаж халдвар одоо зөвхөн олон хүмүүсийг биш ганцаараа байсан ч халдварлуулдаг болсон юм шиг байна. Нөгөөгч халдвараар өнгөрчлөө. Гэж хэлэн мань хэдийн сэтгэл санаа бүр унаал явчихна. Манай хоёр бие бинийгээ гомдоож муудалцаж байсандаа уучлалт гуйцгаан сэтгэлийн үгээ хэлж эхлэх ба угаасаа өгөх нь цаг хугацааны л асуудал байсан учраас Элиотинд ганцаараа өгөхийг хүссэнгүй. Хайртай өнөхийн хажууд байж байгаад өгөхээр шийдэн байшингаас зориглон гартал салхилаад хэлж шүү. Алма ох хоёр ч мөн байшингаас гарan энэ гурав гаргараасаа барин өгөхөд бэлэн байсан ч юу ч болсонгүй. За ингээд гинтэл энэ амьсгт үзэгдэл ор мөргөө алга болж манай гурав маань ч хотдоо буцсан иржээ. Энэ явдлын дараа манай хоёр охиныг үрчлээ авсан бөгөөд сургуулийнхын автобусанд суулган явуулж байгаа л харагдана. Алма маань жирэмсэн болж энэ хоёр дахиад хүүхдтэй болох гэж байгаадаа тунчиг баяртай байх бөгөөд хасаагүй бүх зүйл хэвэндээ оржээ. Зурагтаар Эрдэнэтэд 3 сарын өмнө болсон явдлын талаар одоо хүртэл маргалдан өөрсдийн таамгаа дэвшүүлцгэх бөгөөд зарим нь энэ бол хүмүүсийн тоо толгой хит ихснээс болоод хүмүүсийн тоог цөөрүүлэх гэсэн байгалийн үзэгдэл гэж тайлбарлаж байгаа нь харагдана. Гэтэл энэ үед Францын хаанагтээ цэцэрлэг түрээлэнд алхаж байсан хүмүүс гинтэл таг болж тэгснээ салхилах үед хэн нэгэн орилж байгаагаар кино маань төгснө.